Орчин цагийн зэвсэг хүчин байгуулагдсны 104 жил Монгол цэргийн өдөр тохиож байна. Нүүрс Хоньяма нямах төмрийн хөдөр баяжмал боловсруулаагүй газрын тус ноос ноолборын хэмжээ буурсан нь экспортод нөлөөлжээ. 13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-нд зохион байгуулна. Хотын даргын урилгаар буриадын засгийн газрын тэргүүн Монгол улсад айлчилна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Хэмжээгээр дэлхийн хэмжээгээр сэтгэж байдаг. Үндэснийхэн зовлон жаргалын дуу хоолой болж байдаг. Тэр үндэсний бэлэг тэмдэг нь болж байдаг. Тийм л хүмүүс байдаг шүү дээ. Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсны 104 жилийн ой Монгол цэргийн өдөр тохиож байна. Манай улсын өдрийг цэргийн баяраас гадна эрэгтэйчүүдийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбоотой үндэсний статистикийн хорооноос Монгол эрчүүдийн талаарх бусад сонирхолтой баримтыг гаргасан байна. Манай улсын нийт хүн амын 49% буюу 1.7 сая нь эрэгтэйчүүдээ. Монгол эрчүүдийн дундаж наслалт 67 байдаг бол хамгийн өндөр настай эрэгтэй 105 настай. Монгол эрчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Бат Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Бэлгүүн гэсэн нэрс байна. Харин хамгийн урт нь 39 үсэгтэй буюу Мөнх Мянбаяр, Пүрэв сайхан, Тунгалаг, Сүх Гомб гэсэн нэр байна. Хөдөлмөрийн насны нийт эрэгтэйчүүдийн 67.4% нь ажил хөдөлмөр эрхэлж байдаг. Түүнчлэн удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 57.7% нь эрчүүд байна. Манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 8.1%-аар буураад байна. Гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай гарсан ч 2023 оноос хойш хамгийн бага дүн болсон байна. Экспорт энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 177 сая ам.доллараар буурахад нүүрс 445.9 сая ам.доллар, Хоньяма нямах 11.4 сая ам.доллар, төмрийн хөдөр баяжмал 11.3 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 8.3 сая ам.доллар, мал амтны самсан ус хялгас 7.5 сая ам.доллараар тус буурсан нь голлон нөлөөлжээ. Төмрийн хөдөр баяжмлын үн тонн тутамд 7.6 ам.доллар, нүүрсний үн тонн тутамд 46.3 ам.доллараар буураад байгаа юм а. Экспорт буурсантай зэрэгцээд импорт өссөн байна. Тодорхойлбол суудлын автомашин, дизель түлш, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, гар утас, ачааны автомашин худалдаа өссөн байна. Хүүхэд мотоциклоос унаж нас барсан хэрэг гарчээ. Тодорхойлбол Өвөрхангай аймагт энэ сарын 16-ны өдөр 13 настай хүүхэд мотоциклоор адуу тууж яваад унаж нас барсан байна. Хүүхэд мотоциклоос унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад 13 настай хүүхэд Mustang 5 маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж нас барсан харамсалтай нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд бага насны хүүхэд болон мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэдээр энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодуулахгүй байх. Бага насны хүүхдийг зорчигчоор тээвэрлэх тохиолдолд зориултын хамгаалтын малгай өмсгөж хэвшүүлэх, мотоциклийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тус бүрнийг 17 аймгийн 55 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 65 мандатад нөхөн сонгуул явуулахаар тухайн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гараад байна. Хууль зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтэд гаргасан, шүүхэн шийдвэр гарсан, тухайн нутгаас шилжсэн болон төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндслээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндслээр хурлын төлөөлөгчдийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгуул зохион байгуулдаг. Нөхөн сонгуулийг эх 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна. Манай улсад бүгд найрамдах Бурайд улсын засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Циденов альчлах гэж байна. Тэрээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрын урилгаар Бурайдын бүгд найрамдах улсын засгийн газрын тэргүүн Алексей Циденов Улаанбаатарт альчлах гэж байна.
Улаанбаатар хот зөвхөн Монгол улсын нийслэл төдийгүй тус улсын хөгжлийн төв юм а. Бид тус хоттой хамтран ажиллах шинэ хэтийн төлөвийг харж байна. Ерөнхийдөө бид Монгол улстай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна. Олон салбарт нэгт уялдаа холбоотой ажиллаж байна. Эдийн засгийн хувьд худалдааны хэмжээ болоод харилцан хөрөнгө оруулалтад ч нэмэгдэж байна. Мөн нийгмийн салбарт олон чиглэлд хамтран ажиллаж Монголын багш нарыг бэлтгэж байна. Бидний хамтын ажиллагаа илүү бэхжинэ гэж найдаж байна гэж Алексей Тиденов хэлсэн байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.